Өнөөдрийн хувьд бид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцахаар төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Уганбаатар мөн үндэсний статистикийн хорооны эдийн засгийн статистикийн газрын дарга Оюун Жаргал болон Үнэт Innovations компанийн гүйцэтгэгч захирал Мөрөн Нартай ярилцж байна. Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл гараад бас хугацаа лээдгүй хугацаа бас өнгөрч байна. Тэгэхээр та бүхэнд энэ өглөөний мэндийг бас хүргэе. Өглөөний мэнд. За, онгор сар одоо бид 4 дахь сарын үртээ үзэж байна. Мэдээж ихний улирлын гүйцэтгэлүүд ер нь бүхий л төвшөнд бол гарч байгаа. За, ялангуяа олон улсын болоод дотоодын байгууллагууд бол бүгд ихний тайлангуудаа гаргаад ихнээсээ бас дуусчих шиг байна. Тэгэхээр бас эндээс сонирхож хамгийн дөрөв үндэсний статистикийн хорооноос бас асуухад за мэдээж 2025 оны гүйцэтгэл болон 2026 оны эхний 2 сарын ерөнхий төлөв байдлын талаарх мэдээллүүдийг бас та нэг товчхон тайлбарлах. За хамгийн дөрөвд хэрэглээний үнийн индексийн талаар мэдээлэл өгье. За хэрэглээний үнийн индекс 2026 оны эхний 3 сард 7.4% өсөлттэй гарсан байгаа улсын түвшинд. За энэ 7.4% өсөлттэй гарахад хамгийн их нөлөөлсөн бүлгийн үн бол хүнсний барааны бүлгийн үн байгаа. Энэ 14.1%-аар өссөн байгаа. За энэ хүнсний барааны бүлгийн үнийн 7.4%-ийн өсөлтөө 100% гэж үзэх юм бол үүний 3.81% буюу 51.9%-ийг эзэлж байгаа юм. За тэгээд энэ өсөлтөд бол ямар бүтээгдэхүүнүүд голж нөлөөлчих вэ гэдээ аваад үзэх юм бол хүнсний барааны бүлэг дотроо за махан бүтээгдэхүүний үнийн өсөлт бол 23%, за төмс хүнсний ногооны бүлгийн өсөлт бол 31.8% өссөн нь бол гол нөлөө үзүүлсэн байна. Тэгэхээр бас төсвийн доктортой байдлын зөвлөлийн Уганбаатар ихнээс асуугаад ер нь сая бас 2026 оны төсвийн эхний гүйцэтгэлүүдийн тайлангууд харагдаж байгаа шиг байсан. Тухайлбал төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл бол алдагдaltaй гарсан ийм дүр зураг харагдаж байгаа. Ер нь 2025, 2026 оныг ингээ харьцуулаад ингээ харахаар төсөв одоо цаашдаа энэ жил ер нь тодтол хийх шаардлага нөхцөл байдал үүсэж байна. Та энэ дээр юу гэж бодож байна? За бүгдний өглөөний мэндийг хүргэе. Зүгээр яг доктортой байдлын зөвлөлийн гишүүний хувьд төсвийн тодтол дээр яарн дуурах бол бас нэг зохимжтой бол биш. Гэхдээ тоонуудыг харахаар тэгээд дээрэс нь өмнөх ялангуяа сая хамгийн сүүл засгийн газар одоо шинжилэн байгуулагдах үед тухайн үед яригдчихсэн улсын хурлын чуулган дээр шинээр томилогдсон ерөнхий сайд, шинээр томилогдсон боловсролын сайд, за эрчим хүчин дээр мөн ялгаагүй эрчим хүчний сайд, эрүүл мэндийн сайд эдгээр мэдээллүүдийг харж байхад ер нь бол төсвийн тодтол энэ жил орж ирэх юм болов уу гэдэг иймэрхүү зүйл бол харагдаж байгаа. Цэвэр датанаас харж дүн шинжилгээ хийхэд. Босоод эргээ харахад өнгөрсөн жилүүд бид нар ер нь бол тодтолтой явах нь тодтолгүй явахаасаа илүү байдаг. Тодтол бол манай одоо тогтолцоон дотор хэвийн болцсон шухуу юм нөхцөл байдалтай байгаад байгаа. Зөвхөн яг манай ч асуудал биш л дээ. Өнгөрсөн сүүлийн 10 жилийн хувьд дэлхийн эдийн засаг маш их тодорхой ус байдалд орчод байна шүү дээ бид нар ер нь бол тий. Хамгийн эхлээл эн чинь ковид за тэгэл тэрнээс өмнө манайд бол ялангуяа бас эдийн засгийн тодорхой хэмжээний хямралууд бас байсан. 16 17 он ч хямралтай байсан. 14 5 оны ч хямралтай байсан үе. Олон соёлын засгийн хөтөлбөр гэл ингээл орж ирсэн. Тэгэл тэрнээс хоошоо араас нь залгаал ковид, Украин ингээл одоо сүүлийн нөхцөл байдал гэдэг. Тэгээ энэний нөлөө бас мэдээж байгаа. Тэгэхээр ер нь бол хувь эдийн засгийн хувьд хэлэхэд бол тодтол орж ирэх нь бол ойлгомжтой харагдаж байгаа. Зүгээр илүү дахиад нэг сонирхолтой мэдээлэл юу авах вэ гэхээр бид нар эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд 14, 15 он болон 2022 гэдэг нь Украины дааны тухай ярьж байна. Хоёр удаа тодтогсон байдаг. Хавар нэг тодтогоод намар нэг тодтогсон. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манай төлөвлөлт маань бас төдийлөн тодтогтой хүртэл төдийлөн сайн хийж чадаагүй болов уу гэдэг иймэрхүү зүйл байгаа гэдэг. Бас нэг яг сайн оновчтой. Тэгэхээр болж игэл ер нь хоёр биш тодтогтол нэг тодтогтол барыг зүгээр байх. Ягаад тэгэхээр байшигээ тодтогоод авах бол эдийн засгийн тохиргоо талаас зах зээлийн төвжиргээ сигнал талаас нэг сайн мэдээ бол биш. Мэдээж ихтэй шаардлагатай үед тодтох орон зай бол үргэлж байх хэрэгтэй гэсэн. За ягаад тэгэхээр төсвийн тодтол гэдэг чинь огцом урд өмнө одоо тий тооцох боломжгүй байсан шинээр нөхцөл байдал үүсээд үнэхээр эдийн засагт одоо нөхцөл байдал шал өөр болчих юм бол тэрнийгээ дагаад төсвөө тодтохоос өөр арга зам бол байхгүй. Тэгэхээр тодтол бол нэг арга хэрэгсэл мөн. Гэхдээ манайх шиг байнга хэрэглээд байх ёстой зүйл биш. Дээрээс нь хэрэглэхтэй мөн ялгаагүй. Болж игэл оновчтойгоор хэрэглэх ёстой л юм зүйл. Ялч одоо энэ поинтээс санал нийлдэг. Одоо бид яг датан дээр суугаад бизнес дээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс тий. Тэнгүүт чинь нөгөө нэг төсөвчин бол одоо бид эдийн тухайн жилийн өнгийг тодорхойлох айгүй том хэсэг байгаад тий. Тэр нөгөө нэг жилд 3 солигдоод байх юм бол бид эд чинь хүлээлтээ яг зөв тохируулж чадахгүй. Эдийн засгч өөр хүлээлтэн дээр айгүй хүчтэй суйлаад байдаг тий. Тэгэхээр ялцчгүй таны хэлсэн поинттой бол
ихтэй санал нийлж байна л да. Нэг удаа өдөрт олон улсын валютын сангаас жишээ нь 2026 5.7% бас өсөлттэй гарна гэсэн манай эдийн засгийн төлөвийн таамагийг бол гаргасан байгаа. За Аз хөгжлийн банкнаас олон улсын валютын сан бол 5.3 гэсэн тий дүн гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жил бол 6.8 гэсэн ямар ч байсан өмнө тавьсан олон улсын дэлхийн банкны ч гэдэг юм олон улсын валютын сан Азийн хөгжлийн банкны за мөн манай өөрийн төсөөлөөс ч гэсэн нэлээд өндөр гэх юм уу 1.1 бараг 4 пунктээр өндөр гарсан байгаа. Энэ жил юу яг энэ өсөлтийг юу бид хадгалах тал дээр бүрэн захирлын хувьд аюу гэж бодож энэ хэр бодиттой хадгалагдах бол яг энэ өнцгөөс нь яг манай компани зүгээс ч гэсэн яг өөрсдийнхөө нөгөө эдийн засгийн өсөлтийн таамаглалыг гаргахад бол бид тэгтээ сая сарын өмнө ер нь бол шинжилсэн. Бас 5.5 таа ерөнхийдөө бол гарсан л да. Тэгэхээр яг энэ олон улсын валютын сан дэлхийн банкны тооцоололтой ер нь бол ойролцоо гарч байгаа. Азийн хөгжлийн банкны Монгол дээр хэлсэн point бас айгүй сонирхолтой. Нэг тэгж өндрөөр бол бууруулаагүй манай өсөлтөө. Ягаад тэгэхээр яг олон улсын зах зээл одоо үнийн өсөлт байгаа, инфляц бол бүх газар өсөж байгаа. Гэхдээ Монголын эдийн засаг нөө реsilient тогтвортой байгаа нь экспорттой холбоотой байна гэдэг энэ зүйлийг яриад байгаа. Тэгэхээр нөгөө хятад маань бол одоо ирэх одоо 30 он хүртэл нүсний манай одоо хэрэгцээ эрэлт харьцангуй тогтвортой байна гэдэг зүйлийг бол хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хятадын эдийн засаг бас өөрөө тогтвортой илүү нөгөө яг англиар бол resilient буюу одоо ийм шоконд төсвөртэй юм байдалтай байгаа шүү дээ. Тэр нь өөрөө манай Монголын эдийн засгаас эргээр нөлөөлж байгаа учраас гэдэг ийм поинтууд бас ярьжлаа. Тэгэхээр бас үндэсний статистикийн орноос лавлахад ер нь статистикийн индикатор талаас нь харуул яг төсвийн орлогын өсөлтөд гол нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь бас юу байсан бол гэдгийг тайлбарлая. За 26 оны эхний 3 сарын байдлаар төсвийн нийт орлого бол 7.2 их 80 төгрөгт хүрсэн байгаа. За тэгээд өмнөх оны муу үетэй харьцуулахад бол 11.9%. Тэнцвэржүүлсэн орлого бол 6.3 их 80-д хүрээд өмнөх оны муу үеэс 2.5% өссөн байгаа. За энд гол нөлөөсөн юм бол мэдээж татварын орлого байгаа. Татварын орлого бол өмнөх оны муу үеэс 1.3% өссөн байгаа. За татварын орлого өсөхөд бол нийгмийн даатгалын шимтгэлийн орлого бол 19%. За нэмэгдсэн үртгийн албан татварын орлого нь бол 12 буюу 13 орчим хувиар өссөн нь бол голж нөлөөлсөн байна. Төсвийн сахилга бат гэдэг нэг ойлголтын зайлшгүй байдаг. Бид нар жил болгоно төсвийн төслөө боловсруулж баталдаг. Гэхдээ яг төсвийн төслийнхөө дагуу гүйцэтгэл яваагүйгээс бас нөгөө талдаа төсвийн сахилга батын асуудал гарч төсөв данхаах, зардал нэмэгдэх, тасрах гэх мэт ийм сөрөг эффектүүд бол маш их ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр ер нь таны хувьд сая бас ингээд статистикийн хороноос гаргасан мэдээллүүдийг бас ингээд харахаар зарлага талдаа бас л өсөлттэй л тэлэлттэй л яваад байгаа. Тэгэхээр ер нь яг таны эдийн засгийн үүднээс ингээд харахаар ер нь төсвийн сахилга бат гэдэг дээр бид ер нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай юм бэ? Төсвийн сахилга бат гингүүт яг заа төсвийн орлого, зарлага өнгөрсөн жилийнхээ нийт одоо яваад ирсэн замлаа бид нар харах хэрэгтэй. Гив гинт маргааш цоо шинээр шин бүтээх ямарч боломж байхгүй. Тэнгүүд хамгийн ихний асуудал нь төсвийн эрх мэдэл хийнэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Одоо бид нар өнөөгөөрөө яригдж байгаа хамгийн том сэдв бол магадгүй бид нар парламентын засаглалтаа 100% эсвэл ерөнхийлөгчийн засаглалтаа 100% гэдэг асуудал яригдж шүү дээ. Энэ том асуудлуудын чинь нэг том асуудал нь юу байх вэ гэхээр төсвийн эрх мэдэл хийнэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэг ингээ харахад төсвийг бол засгийн газар боловсруулад, улсын хурл батлаад мөн үү. Тэгээ яах вэ гэхээр буцаага засгийн газар хэрэгжүүлж байгаа. Тэгээ засгийн газар буцаагаад улсыг хурлаа айлгаж байгаа. За тэгээ нөгөө талаас нь харахад ерөнхийд нь олон улсын жишгийг харахад ялангуяа сонгогддог парламентын засаглалтаа тэгээд дээрэс нь ерөнхий сайд нь кабинетийн зарчмаар ажиллаад хүчтэй ерөнхий сайдтай байдаг энэ тогтолцоонд бол төсөв ерөнхийдөө яах вэ гэхээр засгийн газрын эрх хүрээний асуудал ерөнхийдөө. Манай үндсэн хуулийн дээр ч гэсэн тиймэрхүү өнгө аяс бол байгаа. Гэхдээ процессын шинжтэй дундалтны болд үхэхэд төсвийн 2 болон 3 дугаар хилцүүлэг гэдэг дээр төсвийг орж ирэнгүүт нь бусад хуулиудтай яг ижилхэн байдлаар ханддаг байхгүй. Хууль орж ирж батлагдах байгаа учраас хуулийн дээр улсын хурлын гишүүн санал гаргаад тэн дээр яах ёстой вэ гэхээр өөрчлөх зарчмын зөвлөлтөд санал гаргаад өөрчлөх боломжтой. За ингэнгүүт засгийн газраас орж ирсэн төсөв нь 2 3 дугаар хилцүүлэг дээр улсын хурлын гишүүдийн саналыг оруулсан байдлаар өөрчлөлт гараа явуулдаг. За мэдээж энэ дунд тодорхой хэмжээний хязгаарлалтууд бол бий. Тухайлбал нийт зарлагыг өсгөхгүй байх ёстой ч гэдэг юм. Тэгээд нөхөр Уганбаатараас авах гэж байгаа бол нөхөр оюун жаргалаас мөн хэмжээний одоо бууруулах хэрэгтэй. Яг нийт зарлал өсөхгүй юм чи. Гэдэм үү баахан ийм сандууд орж ирнэ. Оюун жаргалаас 10-ыг аваад Уганбаатарт өгье гэл тэнгүүд гараа өргөн. Эсрэгээр нь оюун жаргал эсрэгээс нь Уганбаатараас 10-ыг аваад оюун жаргалд өгье гэл ингээл ийм баахан зүйлүүд бол. Тэгээ энийг төсөв боох гэж ярина. Энэ бол болцоо төсвийн байнгын орондоор хийгдэг ажил. За ингэнгүүт өнгөрсөн жил та хэрэг анзаарсан бол манай одоо сангийн сайд, тухайн үеийн сангийн сайд юу гэж хэлсэн бэ гэхээр батлагдсан төсвийг энэ миний оруулж ирсэн төсөв биш байна. Биш болчлоо гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үг нэг ноцтой асуудал. Цаана фундаментал
тогтолцооны хувьд байгаа үндсэн асуудлуудыг хөндөд байгаа. Энэ одоогоор шийдэгдсэн үг л үү? Буцаагаал мөн ялгаагүй 2 3 дахь хилцүүлэг дээр ийм орж бүр боломжтой. За 2 3 дахь хилцүүлэг гэдэг нь гэхдээ ихэнх тохиолдолд энийг удаан хийх боломжгүй учраас бараг 2-7 хоногийн дотор хилцээд дуусчихдаг. Өмнө нь бүтэн жилийн турш явж ирсэн сайнтай муутай маш олон шүлтүүрээр дамжиж орж ирсэн баахан төслүүд баахан юмнаас ингээд төсөө боогод одолцсон байдаг. Тэнгүүд 2 3 дахь хилцүүлэг дээр ихэнх тохиолдолд юу болдог вэ гэхээр энийг нь даваагүй шүлтүүрийн даваагүй төслүүдийн санхүүжилт орж ирэх магадaltaй болчиход байдаг. Тэгээ манай тогтолцоон дээр хамгийн ихний төсвийн сахилга батга ярихаар хамгийн ихний том гэп бол энд байна. За энэ одоогоор шийдэгдэг. За энэний үр дагаварт өнгөрсөн жилүүдэд ийм тогтолцоотой байсны үр дагаварт юу болж ирсэн бэ гэхээр төсвийн зарлах тал маань ерөнхийдөө нэлээд тарсан. Нэлээд олон нөгөө нэг зам сургуул гэж яриад байдаг. Сумын төвд нөгөө соёлын төв гэж яриад байдаг зүйлүүд те. Энд чинь энэний үр дагавар байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тодорхой хэмжээнд тэр хүн чинь тойргоос сонгогдсон байгаа байхгүй. Тэр тойргийн асуудлуудыг зарим нэгэн асуудлыг магадгүй соёлын төвч байсан яах вэ? Замч байсан яах вэ? Шийдэх гэж үзэх нь зүг байхгүй те. Тэгэхэд нөгөө талд нь эмгчид оруулах орон зай байна уу гэвэл байгаа л байхгүй. Гихмэслэнгээ харахаар манай зарлах тал маань ерөөдөө бол маш олон салаалсан. Төсвийн бодлого хэрэгжүүлэх орон зайг энэ хэмжээгээр маш хэмжээнд бага болгосон. Ер нь бол бараг 0 болгосон. Иймэрхүү тогтолцоор очичихсан. Зарлах тал. За энэ дээр бол эрг харах зайлшгүй шаардлагатай. Энд дээр нэмэлтээр танаас тодруулж асуувал одоо хөгжлийн төлөлгөө гэдээ байгаа шүү дээ манай улсын тийм. Тэгэхээр жил болгон түүнийг бид бас дүгнж хилцээж ингэж явдаг. Энэ маань нөгөө талдаа гүйцэтгэл нь шууд төсөвтэй бас нэг талаараа уялдаатай яалтчгүй явдаг тийм. Энэ хоёрын маань одоо нөгөө харилцан юу гэдгийг оновчтой огтлолцол нь ямар байдлаар шийдэгдэж явах хэрэгтэй гэж. Тэгээ даагаас их зөв асуудал хөндлөө. Сая миний ярианд дотор орхигдсон дараагийн нэг зүйл нь дахиад нэг фундаментал асуудал хөндөгч үзье л да. Бид нар ер нь ямархуу төрлийн төр засагтай байх уу гэдэг асуудал дахиад бүрэн шийдэгдэх байгаа. Яг тэгэхээр одоогийн ерөнхий моделийг харах юм бол бидний хэд жоохон баруун Европын маягийн social welfare state гэж ярьдаг. Ийм загвар руу нэлээд явчихсан. Ялангуяа зарлах тал маань энэ загвар руу нэлээд явчихсан. Гэтэл нөгөө талд нь зайлшгүйгээр хөгжих шаардлагатай байгаа гэдэг нь хүсэн үсээгөө арч ирээд байдаг учраас хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг зайлшгүй оруулах шаардлага үүссэн. Тэгвэл энэ хоёрын дундталд нь очиод гэтэл төсөв маань ганцхан аль нэгийг хийх боломжтой байхгүй. Ер нь даже эдийн засаг шиг ганцхан шүү дээ. Аль нэгийг хийх боломжтой. Эсвэл бид нар баруун Европын загвараар иргэдэн нэлээд таатай, жоохон динамик нь жоохон айжимдуу. Гэхдээ ерөөхдөө бол өндөр productivity-тэй одоо тийм бүтээмж өндөртэй юм агаар явж байна. Эсвэл Азийн шиг завгүй амьдрах хэрэгтэй бол. Хэрвээ юм хийх гэж байгаа бол ер нь ийм хоёр зам байна. Нэг нь мэдлэг интенсив одоо ийм загвар байгаа. Нөгөөх нь бол хөдөлмөр интенсив загвар байгаа. За одоо сүүлийн үед мэдээж энэ хоёр хоорондоо мэдээж сайн холилдож байна л да. Манайх энэ хоёрын хооронд сонголтоо хийж чадахгүй байна. Тэгээ одоо энэний дахиад энэний үр дагавар юу харагдаж байна вэ гэхээр сая одоо 97 хоног өнөөдөр маргааш баг хэлцэгдэх байх чуулганаар 3 мега төсөлтэй холбоотой 3 мега төслийг төсвийн одоо үндсэндээ дүрмүүдийн гадна гаргахаар ийм хуулийн төсөл нэг удаагийн хуулийн төсөл өргөн баригдсан алтан шагаан нарын гишүүдийн өргөн барьсан 3 мега төсөл гэдэгт нь алтан ширээгийн нефт боловсруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц селебдэд төгсөн 3 төсөл явж байгаа. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нөгөө талаас хүмүүс бид нар хоёр төсөвтэй болчлоо гэж яриад байгаа. Цаад утгаараа энэ юу яриад байна вэ гэхээр нөгөө хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх орон зай манай төсөвдөр байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр буцаагаад бид нар яах ёстой вэ гэхээр одоо эдийн засгийн фундаментал утгаараа трейд офф энэ хоёрын хооронд сонголтоо хийх хэрэгтэй байхгүй. Бид хөгжлийн төртөө тэр хөгжлийн эдийн засгийн хөгжлийн ямаас гаргаад байгаа тэр хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөө 5 жилийн үндсэн чиглэл мэглэл энийхээ дагуу ингээд цаашаа яваад төсвөө энтэйгээ 100% уяад ингээд цаашаа явах хэрэгтэй юм уу? Эсвэл 4 жилийн дотор сонгуул болгон дээр ард түмнийхээ төлөө тойрог болгоныхаа төлөө ажилтдаг энэ загвар руу явах хэрэгтэй юм уу? Энэ хоёрын хоёулангийн нэг дор авч явъя гэвэл эсвэл төсөвчин ДНБ-ийнхээ 60-70% хүрэх шаардлагатай болно. Энэ ямар ч боломжгүй. Эсвэл одоогийн байгаа шиг иймэрхүү нөхцөл байдлаар за энийг нэг жоохон гэдэг ингээд дунд нь гацсан иймэрхүү нөхцөл байдаг. Тэгэхээр энэ дараагийн манай дахиад язгуур утгаараа бүрэн шийдэгдэг асуудал. Үндсэн статистикийн оноос бас лавлахад инфляц 7.3 гэдэг дүнтэй гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг гол өдөөж байгаа нөлөөллийн үндсэн хүчин зүйлүүдийг ер нь яг эренбич тодорхойлвол ямар хүчин зүйлүүд байна? Яг ер нь бол бид бас мэдээлэл гаргахдаа инфляцид гол нөлөөлж байгаа 10 бүтээгдэхүүн сараар мөн жилээр хэдэн бүтээгдэхүүн байна угаа гаргаж ирдэг байгаа. За яг жилийн дүнгээр үзэх юм бол ер нь яг базаад үтх юм бол махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, за тэгээ бензин шатхуун гэсэн л ерөөсөө ийм хэдэн бүтээгдэхүүн дотор эргэлдэж байгаа. Тэгээ энэ дотроо нөгөө мах гингүүд, үхрийн мах, хонь ямааны мах, за шатхуун гингүүд, дизель түлш, за тэгээд гурилан бүтээгдэхүүнүүд, гурил талах гэх мэтчлэнгийн ийм бүтээгдэхүүнүүд ерөөсөө гол нөлөөг үзүүлээд
хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөлт 14.1% буюу бусад 12 бүлгээсээ илүү өндөр дүнтэй нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр яг энэ мэдээлэлээс ингээ харахад бол мэдээж эдийн засгийг гол хөшөөрөг болох хэвээр бизнесийн орчин өөрөө бас их таатай байх юм зайлшгүй шаардлага үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр засгийн газраас дөнгөж өчигдөрхөн бас гаргасан шийдвэрээр бол бас жишээлбэл 146 бизнесийн төрлийн үйл ажиллагааг бол зөвшөөрөл шаардахгүйгээр шууд чөлөөлж байгаа гэсэн мэдээллийг бол жишээ нь өгч байгаа. Энэ мэтчлийн ийм либералчлах бодлого ер нь хэр одоо оновчтой бөгөөд байндаа тусгалаа болж чадах гэж бодож байна. Ялч угаасаа нөгөө эдийн засгийн баялагийг бий болгодог хэсэг чинь одоо бизнесийн л нэгжүүд шүү дээ. Тэр дундаа манай Монголын хувьд л одоо жижиг семинар гэж ярьдаг те. Энэ байгууллагууд л одоо хөгжлийг бол бий болгодог. Хэрвээ энэ хэсэг шахагдаад гарчхаар ямар ус шиг нөхцөл байдлууд бий болоод байгаа гэхээр одоо нөгөө Венецуэл, Боливи гэл улсууд байгаа шүү дээ те. Нөгөө засгаас одоо жишээ нь буруу бодлого хэрэгжүүлээд хүмүүст айгүйх нөгөө нэг одоо халамж мөнгө тараагаал тэрний зардлыг аж ахуй нэгжүүд дээр өрүүлээл нөгөө татвараа ихсгээл те. Тэгээд ангуут нөгөө аж ахуй нэгжүүд чинь ямар ч нөгөө бизнесээ эрхлэх орон зай байхгүй болоод бизнесийн дампуурал ингээ шахтаал гараад тэрнээсээ болоод нөгөө улс орн нь одоо нэлээ ингээд гадны одоо юунаас хамаатай одоо энэ түүхийдэс ч юм уу ингээд гадны нөхцөлөөс айгүй хамаатай өөртөө ямар нэгэн баялаг бий болгодгоо ингээд нэг юм ийгүй хэцүү байдалтай мөнгөний нэмэгт нь ямар ч нөгөө үн цэнэгүй болцсон тий ийм байдал байна. Тэгэхээр энэ нөгөө аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлого бол ялцчгүй айгүй чухал байгаа. Тэгээ аж ахуй нэгжүүдийг дэмжих хамгийн нэг суурь бодлого бол нэлчгүй нөгөө татварын бодлого тий тэгээд бизнес эрхлэх одоо энэ дөрвөн гэрчлэгээтэй процессыг хэлбэрчлэх. Тэгэхээр саяны үйлдэл бол яг процессыг хэлбэрчлэх нэг юм жишээ бол болж байгаа. Тэгэхээр энэ мэтлэн нөгөө бизнесүүдийг одоо дэмжихгүй бол сүүлдийг жишээ ихэд нөгөө Альберто гэдэг нөгөө одоо ресторан гэх юм уу те одоо бид нэр 4 жил үйл ажиллагаа болоод одоо хаалаа гэл ингээд зогсож чинь те. Тэгэхээр ингээд сүүлийн цааш нэлээдгүй тийм дүр зургууд харагдаад байгаа шүү дээ. Харагдаад байгаа. Ялангуяа үйлчлэгийн бизнест бол. Тий. Тэгэхээр ялч нөгөө бизнесүүд хаалгаа бариад байна гэдэг чинь амар муу мэдээ байгаа байхгүй. Тэгэхээр энэний эсрэг тэмцэх арга хэмжээ ер нь бол авах зайлшгүй шаардлагатай л байгаа гэсэн. Товчхон маш төгсгөлд нь танаас бас Уганбаатар ихмээс тодруулж асуухад бид уг нь бол 2022-оос 23 оны хооронд бас төсөв огцсон орлого нь бас нэмэгдсэн ийм дүр зургууд харагддаг шүү дээ. Харамсалтай дагаад зарлага яг тэр хэмжээгээр тэлцсэн байдаг. Тэгэхээр эндээс бид авах ёстой сургамж нь яг юу? Яг тийм дахиад нөгөө нэг төсвийн бодлого, төсвийн тогтолцоо хоёр маань хоорондоо жоохон уйлдахгүй байгаа даа сүүлийн жилүүдэд. Тэрний үсэг үгээр манай төсвийн тогтолцоог яг ингээд үг үсгээр нь бүгдийг уншаад тэгээд төсөөлөд конструкцийг ингээд харах юм бол энэ ер нь манай тогтолцоо өөрөө төсвийн бодлого явуулахад Монгол улс тохиромжтой тогтолцоо мөн үү биш үү гэдэг дээр энэ одоо хөндлөгийн дүн шинжилгээ маягийн зүйл хийхэд уг нь бол биднэрт төсвийн бодлогыг түрүүний яриад байгаа шиг төсвийн хямхтай байлгах, тэр consolidation хийх, тэр орон зай нь бол бүгдээр байж байгаа. Дахиад дараагийн нэг тэнд шингэсэн зүйл нь юу вэ гэхээр бизнесийн мөчлөг тэр дундаа түүхийн эдийн зах зээлд гарч байгаа мөчлөгийг дагаж төсөв маань тэлэхгүй байх ёстой гэдэг ийм зарчмыг ер нь бол нэлээд сайн шингээж өгсөн байсан. 24 он хүртэл. Тэнд дотор тухайн нь ямар хуу заалт байсан бэ гэхээр төсвийн зарлага нь урсгал биш. Төсвийн зарлага нь дотоодын бүтээгдэхүүний уул уурхайн зарлагын өсөлт нь уул уурхайн бус секторын өсөлтөөс авах ёсгүй гэдэг заалт байсан. За энэ бол нэлээд их хязгаарлаж ирсэн. Ер нь төсвийн дэлхийг маш хязгаарлаж ирсэн. Яг тэр уул уурхайн бус секторын өсөлт нь магадгүй 3% байсан бол төсвийн зарлага яах гэдэг нь 3%-аар л хэлэх орон зай гарах гэдэг нь шүү дээ. Нөгөө талдаа юу гэдэг вэхээр сая тэнцвэржүүлсэн орлого гэдэг нэг зүйл ярьчлаа. За энэ бас нэлээд чухал ойлголт. Тэнцвэржүүлсэн орлого, Монгол улсын төсөв, Монгол улсын нэгдсэн төсөв энэ төргээд орлого хоорондоо айгүй ойрхон хэрнээ цаанаа явж байгаа тон үзүүлэлтүүд нь айгүй өөр концептээр нэлээд ялгаатай юм ойлголтууд байна. Тэнцвэржүүлсэн орлого гэж орж ирсэн шалтгаан яах вэ гэхээр түүхийн эдийн үнийн өсөлт өндөр байх үед буюу зах зээлийнх нь үнэн нь олон жилийнхээ дунджаас илүү хасан тохиол тэндээс орж байгаа орлогыг хаашаа шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тогтворжуулалтын сан гэдэг зүйлийг шилжүүлэх хэрэгтэй гэдэг нь одоо магадгүй ирэх энэ одоо юуны бензиний шокноос болоод ирэх гэдэг юм. Иймэрхүү тохиолдолд яах хэрэгтэй вэ гэхээр Монгол улсын сангийн яам маань сан маань тодорхой хэмжээний бэлэн байдалтай тэнд бүрдүүлсэн тогтворжуулалтын сантай байх хэрэгтэй. Ийм тогтолцоонууд байдаг. Хамаагүй их тэлэхгүй байх хэвээр дээрээс нь тэнцвэржүүлсэн байх хэвээр гэх мэт юм тогтцоо байна. За та бүхэнд маш их баярлалаа. Бидний харамслан цаг энэ хүрээд өндөрлж байна. Өндөр хүрэлцэн ирсэн явдал талархал илэрхийлье. Бид Монгол Улсын эдийн засгийн талаар ярилцлаа.